Сайн байцгаана уу. За өнөөдрийн энэ хичээлийн сэдвээр бид механизмын бүтцийн шинжилгээ гэдэг сэдв авч үзэх нэ. Механизмын бүтцийн шинжилгээ. За ямар тооцоо бүтцийн шинжилгээ гэдэг юм. За цааш нь одоо энэ шинжилгээний үед анхаарах ёстой юмуд юу байна вэ? За бас энэтэй холбоотой бид бас хүрэлцэх ёсыг нийлэх ёсоор солих гэсэн иймэрхүү сэдвүүдийг бид энэ хичээлийн хүрээнд ярив. За нэгдүгээрт нь бид бүтцийн шинжилгээ гэж. За энэ бол одоо бид механизмын зохион бүтээл гэдэг хичээлээр бол бид тухайн механизмын бүтцийн шинжилгээ, за кинематик шинжилгээ гэж юм уу бид нас авч үзнэ гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хичээлээр судлах хоёр үндсэн судалгааны нэг нь байна гэж ойлгох нь. За бүтцийн шинжилгээгээр юу тодорхойлдог юм бэ гэхдээ зэрэг нэгдүгээрт нь бид хэлхээний тухайн механизмыг бүрдүүлж байгаа хэлхээний ерөнхий жилийн зэргийн тоог болно. Ерөнхий жилийн зэргийн тоо. За энд дээр үндэслэж чааш нь биднээс хэдэн хөтлөх мөчтэй механизм байна гэдэг энийг тогтоох хэрэгтэй. За хоёрдугаарт нь хэлхийг нь чааш нь задлж иж бүтцийн нэгжүүдээр задлана гэсэн. За бид бас өмнө ярьсан бүтцийн англи гэдэг дээр ангидчнизм бүтцийн групп бол задлж иж тухайн механизмын одоо ангийн дугаар тодорхойлох хэрэгтэй. За ийм одоо тооцоо судалгааг бол биднээс бүтцийн шинжилгээ гэж ойлгох нь. Бүтцийн шинжилгээ. Өөрөөр хэлбэл хоёр үндсэн хэсэгтэй юм байна. Нэгдүгээрт нь бүтцийн томьёог ашиглаад хөтлөх мөчний тоогоо олох гэсэн үг. За энийг бид бас өмнөх хичээл өндөр тодорхой ярьсан учраас энд дэлгэрэнгүй ярьшгүй л. Ер нь бол зүгээр яг бүтцийн томьёо биднээс тодорхойлоод одоо механизм бол битгий бүлгээс тогтсон юм хэлхээ. Тэгэхээр энэ хэлхээний хувьд жилийн зэргийн одоо бүтцийн томьёоор олж байгаа гарч ирсэн утга болон хөтлөх мөчний тоо бас заадаггүй ийм тал бий. Өөрөөр хэлбэл механизмд бас технологийн зорилтоор хэрэглэгдсэн. Хөдөлгөөнд нь нөлөөлдөггүй, хөдөлгөөнд нь шаардлагагүй боловч өөр зорилттой гэсэн үг. За ийм мөчнүүд хэрэглэгдсэн байвал жилийн зэргийн тоо нь өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл хөдлөх мөчний тоотойгоо тэмцэн биш байна. За ийм мөчнүүдийг бид илүү мөч гэж ярьдаг. Тэгэхээр энэ мөчнүүд байна уу юу? Тэгэхээр ийм мөч байх юм бол биднээс тэр мөчийг хасч иж цааш нь бүтцийн шинжилгээ хийх ёстой. Ийм болно. Өөрөөр хэлбэл үндсэн мөчнүүдээр нь биднээс бүтцийн шинжилгээ хийнэ гэж ойлгох нь. За хоёр дахь хэсгээр биднээс бүтцийн шинжилгээ хоёр дахь хэсгээр бүтцийн нэгжүүдээр задлана гэлээ. За энэ задлахад бид 3 юм анхаарах хэрэгтэй. 3 юм анхаарах хэрэгтэй. За нэгдүгээрт нь хөтлөх мөчнөөс хамгийн алслагдсан мөчөөс эхлэж аль болох энгийн бүтцийн групп байхаар задлах. Аль болох энгийн бүтцийн групп байхаар задлана гэж. Тэгэхээр биднээс юу гэж ойлгох вэ? Энэ одоо санамжиндаар юу хэлж байгаа нөхөн зэрэг хаанаас их задлах хэрэгтэй юм бэ? Яаж задлах юм бэ гэдгийг бид тодорхой харуулж ах шиг байна. Юуны тухайд өөрлөгөө 4, 6, 8, 10 мөчтэйгээр бүтцийн групп үүсгэж болохгүй. Болж игэл 2 мөчтэй одоо хамгийн энгийн бүтцийн групп байхаар задлаа гэсэн үг. Болохгүй бол мөчний хонтоог ихсэх гэсэн санаа. За нэгдүгээрт нь ийм анхаарах нь. Хоёрдугаарт нь бүтцийн одоо групп бүрийг салгасны дараагаар үлдэж байгаа хэлхээний жилийн зэргийн тоо өөрчлөгдөөгүй байх хэрэгтэй гэж. Ийм юм бид санаж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний одоо хэл задлсан тэр хэлхээ зөв буруу юу? Тэр мөчөөс одоо хэл задлах нь зөв буруу юу гэдгийг биднээс энэ санамжаар шалгаж тогтооно. Тэгэхээр анхнаасаа биднээс жилийн нэг зэрэгтэй нэг хөтлөх мөчтэй механизм байсан бол бүтцийн групп болгоны салгасны дараагаар үлдэж байгаа хэлхээ мөн л ялгаагүй нэг хөтлөх мөчтэй нэг жилийн зэрэгтэй ийм хэлхээ байх ёстой гэсэн үг. Яагаад гэвэл бид нөгөө бидний салгаад байгаа, задлаад байгаа хэлхээ буюу бүтцийн групп маань жилийн тэр зэрэгтэй хэлхээ шүү дээ. Тийм учраас жилийн тэр зэрэгтэй хэлхээ хичнээн салгаж хичнээн нэмж өгсөрсөн ч механизмын ерөнхий жилийн зэргийн тоо бол өөрчлөгдөхгүй байх ёстой гэдэг энэ зарчимдаар үндэслэж биднээс энэ хоёр дахь санамжийг бид хэлдэг. За энээр биднээс
хэлхийг задлаж байгаа тэр алхам бүрдээ одоо тухайн задлаж байгаа хэлхээ тухайн одоо хийж байгаа энэ үйлдэл зөв буруу эсхийг шалгах нь байна. За гуравт нь юу анхаарах хэрэгтэй вэ гэхтэн зэрэг гуравдугаарт нь тухайн хэлхийг одоо бүрдүүлж байгаа мөч хос бүр бүтцийн зөвхөн нэг нэгж тариалагдана гэж байна. За энийг санаж явах хэрэгтэй. Юу гэсэн үг гэхтэн зэрэг мөч хос бүрийг бол биднээс дахин татан авч болохгүй гэсэн үг. Өмнө нэг бүтцийг салгасан бол дараагийн бүтцийн групптэй түүнийг авахгүй гэсэн юм санаа. За ийм гурван зүйлийг анхаарч хэлхээгээ бид задлах хэрэгтэй байна. За задлсан дараагаар бид яах хэрэгтэй вэ гэхтэн зэрэг бидэнд бол хичнээн одоо бүтцийн нэгжүүдээс тогтсон хэлхээ болох нь тодорхой болно. За эдгээр бүтцийн нэгжүүд өөр хоорондоо яаж холбогдож байгаа юм? За мөн хөдөлгөөн одоо хөтлөх мөчнөөс ямар дараалалаар одоо бүтцийн группүүд дамжих уу гэдгийг харуулдаг бүтцийн байгуулалтын томьёо гэж бид бичдэг. Байгуулалтын томьёо. Тэгэхээр байгуулалтын томьёо бол бидний одоо энэ бүтцийг нь бол тодорхой харуулж өгдөг. Хичнээн бүтцийн группүүдтэй эдгээр нөр хоорондоо яаж холбогдсон бэ гэдгийг тодорхой харуулдаг. Тийм учраас биднээс энэ байгуулалтын томьёог бол зөв бичих хэрэгтэй. За эцэст нь биднээс бүтцийн шинжилгээний одоо энэ задлсны одоо эцсийн зорилго юу байна вэ гэхтэн зэрэг механизмын анги тодорхойлох гэж. Механизм анги. Чухам хэддүгээр ангийн механизм бэ гэдгийг биднээс тодорхойлохын тулд өмнө ирсэн одоо тэр бүтцийн нэгжүүдэд задлах энэ үйл ажиллагаа хийдэг юм байна. За механизмын анги маань механизмын анги бол түүнийг одоо бүрдүүлж байгаа бүтцийн группүүдийн ангийн хамгийн их дугаараар тодорхойлогддог. Бүтцийн группүүдийн ангийн хамгийн их дугаараар. Өөрөөр хэлбэл хичнээн бүтцийн групптэй байгаас хамаарахгүй ангийн хамгийн их дугаар нь хэд байна вэ? Магадгүй одоо хоёр бүтцийн групптэй нэг нь 2 дугаар анги, нэг нь 3 дугаар анги байсан бол тухайн механизм 3 дугаар ангийн механизм болох жишээтэй. За тухайн механизм одоо 5 бүтцийн групптэй тэр нь бүгд 2 дугаар анги байсан бол уг механизмын анги 2 л байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар бид бас энэ механизмын ангийг тодорхойлдог юм байна. За механизмын ангийг одоо бид чухам юунд хэрэглэх юм бэ гэж асуулт бас гарч болцсошгүй. Тэгэхээр энэ бол өөрөөр тухайн механизмд цаашд хийх одоо кинематик болоод динамик шинжилгээний үеийн аргачлалыг сонгоход хэрэгтэй болдог. Юу гэсэн үг хөтөн зэрэг бас цааш тэр механизмд тооцоо хийх одоо кинематик динамик шинжилгээх аргууд бол механизм ангиас хамаарч өөр байна гэсэн. Тийм учраас биднээс урдчилж энэ кинематик болоод динамик шинжилгэээс өмнө тухайн механизмын ангийн дугаарыг мэдчих хэрэгтэй байна. За мөн ялгаа авахгүй цааш бас нэг одоо ажил бүгд юу байна нөхтөн зэрэг байгуулалтын томьёо бичснээр биднээс тэр одоо бүтцийн нэгж бүрээр биднээс бас цааш дөрөвчийн ярддаг тэр кинематик болоод динамик шинжилгээ хийх хэрэгтэй болдог. Тийм учраас энэ одоо байгуулалтын томьёог биднээс бас дөрөвчийн энэ тооцоонуудыг хийхээс өмнө мэдсэн байх хэрэгтэй гэсэн үг. За иймэрхүү зорилгоор биднээс энэ бүтцийн шинжилгээний үр дүнг цаашдын тооцоонд хэрэглэнэ. За бид бас өмнөх хичээл дээрээс та бүхэн анзаарсан бах. Энэ хэлхийг задлах гэж байгаа бүтцийн групп бүтцийн одоо нэгжүүд ихний нэгж болох хангалтч механизм. Энэ хоёр маань хоёулаа одоо зөвхөн 5 дугаар ангийн асуудаар мөчнүүд нөр хоорондоо холбогдсон байх ёстой гэж ярьсан баг. Тэгэхээр энийг бол биднээс анзаараад за дөрөвчийн биднээс хэлхээний бүтцийн томьёон дээр ярьсан баг. Автогай механизмдар гэхэд автогай механизмын бичнүүд 5 дугаар ангийн осоос гадна бас 4 дугаар ангийн осоор холбогдох боломжтой гэж ярьсан. Тэгэхээр ийм байвал одоо биднээс тэр хэлхийн одоо хөрөлцөх осыг өөрөөлөл 4 дугаар ангийн ос бүрэн хөрөлцөх 5 дугаар ангийн ос нь нийлэх байна гэсэн энийг бид бас дөрөвчийн дээр бүтцийн томьёон дээр юун дээр ярьлаа. Тэгэхээр энэ нөхцөлийг хангахын тулд хэлхийг задлахаас өмнө хэрвээ тухайн механизмд хөрөлцөх ос байвал уг осыг солих хэрэгтэй юм байна. За энэтэй холбоотойгоор бидний ярих хэрэгтэй хоёр дахь хэсэг гарч иж байгаа. Өөрөөр хэлбэл хөрөлцөх осыг нийлэх осоор солих тухай. Хөрөлцөх осыг нийлэх осоор солих тухай. За энэ сэдвийн хүрээнд биднээс хөрөлцөх осыг яагаад нийлэх осоор солидөг юм бэ? За тэр шалтгааныг бас эргүүлж дурдъя. За цааш нь яаж солидөг юм бэ гэж.
За тэгээд үлдсэн цаг дараа жишээ үзэх ийм л байдлын зүйтэй үзье. За хурц төсвийг биднээс нийлэх ёсоор бүтцийн хийлгээний үе зайлшгүй солих шалтгааныг бид түрүү ярьлаа. Өөрөөр хэлбэл бид механизмын хэлхээ задлах гээд байгаа бүтцийн групп хангалтсан эзэн байна. Зайлшгүй 5 дугаар ангийн асар холбогдгоо. Тийм учраас 4 дугаар ангийн ас байвал түүнийг 5 дугаар ангийн асар солих шаардлагатай гэсэн нэг ийм шаардлага байна. За хоёр дахь шаардлага юу вэ нөхтөн зэрэг бас цаашдын кинематик шинжилгээний үед өөрөөр хэл хурц зохиос бүхий зарим нэг механизмыг биднээс кинематик шинжилгээг нь хийхдээ энэ одоо хурц зохиосыг нийлэхсээр солилцох юм бол бас тооцоо хялбар дөхөн болох ийм онцлог үе. Тийм учраас ийм одоо хоёр шалтгааны улмаас хурц зохиосыг нийлэх ёсоор сольж тооцдог юм байна. За солихдоо биднээс дараах дарааллыг бас санал болгодог. За нэгдүгээрт нь хурц зохиос үүсгэж байгаа мөчнүүдийн одоо ширүүлтийн цэгийг дайруулад ерөнхий нормал татна гэж байна. Ерөнхий нормал шилүүн. За энэ шилүүнийг бол сая ярьлаа. Тэр ширүүлтийн цэг дайруулад нэг л нормал татна гэдэг. Тэр энийг биднээс төрөлх геометрийн хичээлээс мэднэ. Ширүүлж байгаа цэгийг дайруулад 2v хувьд нэг л ерөнхий нормал татж болдог гэх. Тэгэхээр энэ нормал шилүүнийг бол татах нэ. Тэгэхээр бидэнд бол тэр мөчнүүдийн одоо геометри хэлбэр хэмжээ мэдэгдэж байгаа учраас энэ нормалыг бол татж болох баг. За хоёрдугаарт нь уг нормал дээр мөчнүүдийн морилтын эгсэн зөрийн төвийн байрлал тодорхойлно. За энэ морилтын эгсэн зөрийн төвийг бид нус олж болох баг. Өөрөөр хэлбэл яг шүргэлж байгаа цаг дээр тэр морийн одоо морилтын радиус эгсэн зөрийн радиус нь хаа байна вэ? За үүнийг бид нус тодорхойлдог аргуудыг зураг зүйн хичээлээс төсөл геометри хичээлээс үзсэн. Тэрнийг ашиглах нэ. За 3 дугаарт нь хэрвээ ийм одоо морилтын төвөд олдож байвал тухайн одоо шүрэлцэж байгаа 2b уг морилтын төвүүдэд тойроод харьцангуй эргэж байгаа гэдгийг баталдаг учраас эдгээр төвүүд дээр нугсан холбоос байрлана гэж үзэж тэдгээрийг гайх нь өөр хооронд нь болоод хараалцах мөчний эргэлтийн төвтэй шилбэр холбоцоомоор энэ хурц зохиосыг нийлэх ёсоор солидөг юм байна. За энэ солилцооны дүнд үүсэж байгаа шинээр үүсэж байгаа механизмыг өөрөөр хэлбэл хурц зохиосгүй дан нийлэх ёстой ийм механизм үүсэх баг. За энэ механизмыг бид орлуулах механизм гэж ярьдаг. Орлуулах механизм. Тэгэхээр энэ механизм бол бидний тэр солилцоо гэсэн тэр байрлалд өмнөх бодит хурц зохиос бүхий механизмтайгаа эквивалент байж чадна. Эквивалент байж чадна. Өөрөөр хэлбэл бие биенээ орлуулж чадах үс ийм утгаар нь орлуулах механизм гэж нэрлэж. За иймэрхүү гурван ерөнхий дарааллыг биднээс ашиглаж хурц зохиосыг солидөг юм байна. За ингээд саяын ярьсны дагуу биднээс жишээн дээр уг солилцоо хийж үзье. За бидэнд одоо хэлбэрхан механизм болох нодорт механизм авч үзье. Нодорт механизм. За энэ одыг тойрч эргэж байгаа нэг гэс нодрог байж. За энэ нодорготой одоо биднээс уралдаж байгаа роликтэй юм төлөвчтэй байг. За өвдөр нэрх хэвээр. За энэ хастаар биднээс төлөвч нь албагдчихъя гэж байна. За ингээд төлөвч нь босоож игэл тавьчих байгаа юм байна гэж. За энэ хоёр нь бол төлөвч. За энэ бол ролик. За нэгийг биднээс нодрог гэж юм гэж нэрлэдэг. За хоёр нь бол төлөвч. За гурыг биднээс ролик гэж ярьлаа. За тэгшинкруур энэ гэдэг энэ зэрэг ярьдаг ба өнгөрүүлэх гэдэг гэж. За энэ механизмын онцлог юу вэ гэхээр нудраг бол ямагт тийм хөтлөгч мөч байдаг юм онцлогтой. За түлхэгч бол ямагт хөтлөгдөх мөч байна. Өөрөөр хэлбэл нудранаас ямагт 2 дугаар мөчөнд хөдлөж намжина гэж ингэж ойлгох. За ингээд бидний тэмдэглэсэн хөдөлгөөтэй 3 мөч. За мэдээж хөдөлгөөнгүй мөч нь тэг үйл хөдлөх мөчтэй 4 мөч механизм байна. За энэ механизмын хувьд биднээс мэдээж энэ хатгай 3 дугаар бүлгийн эхлэхээ байгаа.
Өөрөөр хэлбэл эхлээд жилийн зэрэг нь олъё. 3N-аас нь 2 P5 асах нь P4 гэдгийн томьёог ашиглана. За энэ хэд юм болоо гэж. За энэ бол хөдөлгөөнд мөчний тоо. Өөрөөр бидний дээр тэмдэглэсэн 3 мөч болоо хөдөлгөөнтэй учраас энэ 3 байна. За асуудын тоог олоход бол бид кинематик асуудыг тэмдэглэе. За энд бид нудрагыг хөдөлгөөн мөчтэй холбосоос О гэж тэмдэглэсэн. Энэ бол 1-ийг 0-тай холбож байгаа болсон. За дараа 1 3 2 бол шивэрч байгаа шиг байна. За энэ шивэрч байгаа зэгийг бид A гэж тэмдэглэе. A 1 3-тай холбогдсон болсон. За 3 маань төв юугаар биднээс 2-тай холбогдож байгаа. За тэрнийг V гэж. Энэ бол 3 2-тай. За дараа C болог. C маань 3 0-тай холбогдож байна. За энэ дөрөв хос байна. За энэ тэр асуудыг ангид труулах хэрэгтэй. За О гэдэг бас 1 гэдэг мөч маань 0-тай харьцангуй зөвхөн ирэх хөдлөө хийж байгаа. Зургийн авдагад бэрхэмтлээд өглөхөд орж ирж байгаа учраас энэ бол 5 дугаар анги болсон. За Э гэдэг бас 1 3-тай холбогдсоос. За энэ бол хоёр жилийн зэрэгтэй байх бах. Өөрөөр хэлбэл 3 дугаар мөч нэгийн гадаргуудыг шилжиж байгаа. За мөн бас харьцангуйгаар эргэж байгаа. За ийм хоёр жилийн зэрэгтэй учраас энэ бол 4 дугаар анги болсон. За V бол 3 маань 2 үзүүдээр эргэж байгаа шүү дээ. V-г дарж эргэж байгаа. За энэ бол 1 жилийн зэрэгтэй 5 дугаар анги болсон. За C гэдэг бол давшихоос босоо жилийн давуу, жилийн давуу давших хөдөлгөөг нь өөр хөдөлгөөн хийхгүй. За ингээд үзэх юм бол 5 дугаар анги асын тоо 3 4 дугаар анги асын тоо 1 болж өгч. Тэгэхээр энэ хавтгай хэлгээний үед биднээс ярьсан энэ 4 дугаар анги ас нь бол хөрөлцөх бус тосууд нь нийлэх ас. За ингээд тамианда тавиад бодсон зэрэг 3-ыг үржих нь 3 асах нь 2-ыг үржих нь 5 дугаар анги асын тоо 3. За 4 дугаар ангийн 1 астай. За ингээд 9-өөс 6-7 асахтан зэрэг 2 гарч байгаа шиг байна. 2. За энэ бол 2 гэтлэх мөчтэй гэсэн үг биш. Яагаад гэвэл нудраг ирэхэд дөрөлг нь ингэж тарж игээд 1 маань 2 маань босож ирэл давшна гэдэг ингээд хөдөлгөөний хууль тодорхой байгаа. Тийм учраас энэ бол илүү мөчтэй байна. Өөрөөр хэлбэл нэг хөдөлгөөн мөчтэй мөртлөө жилийн зэрэг иймэрхүү байдлаар хөдөлгөмчийн дагаас илүү гарч байгаа ийм механизм биднээс жилийн зэрэг хасагдах механизм гэж ингэж нэрлэдэг. Илүү жилийн зэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ илүү мөчийг бид бас хасах хэрэгтэй. За ямар мөч илүү байна вэ гэхээр энэ 3 дугаар мөч юм. Өөрөөр хэлбэл 2-ын үзүүрээр 3 гэдэг мөч ирэх хөдлөө хийсэн хийгээгүй. Ялгаагүй механизмын хөдөлгөөний бол хэвээрээ байна. Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг 2-ын үзүүрээр энэ эргэж байгаа роликийг бид нас 2-тай хамт хөдлөхөөр үүнтэй гагндаг ч юм уу. За ингээ хөдөлгөөнгөө болгочих юм бол тэгэхээр бол хөдөлгөөний бол хэвээрээ шүү дээ. Нудраар ирэхэд түлхчтэй шаад авшаад хөдөлгөөний бол хэвээр байна. Юу өөрчлөгдсөн бэ гэхээр зэрэг хөдөлгөөнтэй мөчний тоо 1-ээр зөрчсөн. 2 боллоо. За 5 дугаар ангийн асын тоо мөн ялгаа байхгүй. 1-ээр зөрөөд 2 болно. За 4 дугаар ангийн асын тоо бол хэвээрээ хөрөлцөх гэдэг бас хэвээр байж байгаа. За ингээ хасагдчихж байгаа энэ 3 гэдэг мөчийг биднээс илүү мөч гэж ингэж. Илүү мөч гэд нэрлэх нэ. Илүү мөч. Яагаад ингэж нэрлэж байгаа нөхтөн зэрэг энэ бол хөдөлгөөн нөлөөлдөггүй юм байна. Ямар зорилготой хэрэглэсэн юм бэ гэхтэн зэрэг бидний тэмдэглэсэн Э гэдэг энэ хөрөлцөх ос дахиад одоо өчнүүдийн хөдөлгөөний эсэргүүцлийг багасгах. За энэ ос дэх илэгдлийг багасгах ийм зорилттой. Тэрнээс биш энэ бол хөдөлгөөн нөлөөлөхгүй ийм мөч байж. За тийм учраас энэ илүү мөчийг бид нас хасч тооцох хэрэгтэй байна гэж ингэж ойлгох нь. За одоо жилийн зэрэг батлсан зэрэг 3-ыг үржих нь 2 болсон. За асах нь 2-ыг үржих нь 2, асах нь 1 гэдэг ингээд 6-аас 5-ыг хасаад 1. Өөрөөр хэлбэл одоо бол илүү том мөч байхгүй үндсэн мөчүүд нь үлдэж байна гэж ингэж ойлгох. За өөрөөр хэлбэл 1 хөдлөх мөчтэй гэдгийг баталж байна. 1 хөдлөх мөчтэй.
За ингэж бүтцийн шинжилгээний эхний хийгдэх ёстой юм бол энэ байна. Өөрөөр хэлбэл тухайн механизмын хувьд бүтцийн намыг ашиглаад жилийн зэргийг олоод илүү мөч илүү холбоос гэж байдаг. Тэдгээр байна уу юу? Хэрвээ тийм байвал тэдгээрийг хасаад үндсэн мөчнүүдээр хэдэн хөтлөх мөчтэй байна уу гэдгийг тогтоох. За энэ бол бүтцийн шинжилгээний нэгдэх зорилго. За хоёр дахь хэсэг рүү орохын тулд биднээс нөгөө хурцлогоос байгууллагын соль гэж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол энд нэг хурцлогоос байна. A гэдэг энэ хосыг биднээс солих хэрэгтэй юм байна. За бидний дөрвчийн дурдсан аргачлалын дагуу уг хосыг нийлэх ёсоор солио. За солихын тулд нэгдүгээрт нь яа гэсэн бэлээ? Хурцлогоос үүсгэж байгаа мөчнүүдийн ширүүслийн зэгийг найруулад ерөнхий нормал хатаа гэсэн. Тэгэхээр энэ биднээс оруулах маань дугуй хэлбэртэй. Тэгэхээр энэ дугуйн төвийг дайрсан байхаар ерөнхий нормал хатагдах ёстой. За энэ бол N гэж ерөнхий нормалшил. За энэ нормал дээр мөрөөдлийн төвүүдийг олгож байгаа. За хоёрын үзүүр энэ биднээс оруулах дугуй дойр хэлбэртэй учраас төв дээр мөрөөдлийн төв олдох. За нэгийнх бол биднээс яг энэ хэсэгт мөрөө байна гэж үзэх юм бол за яг энэ хэсэг дээр ямар хуваатай байна вэ гэдгийг бид олсон юм гэж үзье. За энд биднээс D гэдэг зэг дээр олдож гэж юм үзье. D гэдэг зэг дээр. За хэрвээ ийм төвүүд олдож байгаа юм бол биднээс 1, 2 гэдэг мөчнүүд тийм одоо энэ ширүүлж байгаа А зэрэг харьцан хөдөлгөөн бол энийг бид рүү B гэдэг төлсөн байсан баха. За тэр B-гээр төлчихье. Хоёрдугаар мөчийн одоо харьцан хөдөлгөөн бол B-гээр тарьж ирж байгаа юм байна. Нэгдүгээр мөчний одоо энэ ширүүлжлийн цэг бол тухайн агшинд D-гээр тарьж ирж байгаа маань гэдгийг баталдаг. За ийм учраас эдгээр дээр бид нэг нуус байрлах юм гэж үзээд эдгээрийг цааш нь эргэлтийн төвөттэй холбоо гэж. Өөрөөр D-г нэгдүгээр мөчний эргэлтийн төв болгоо. Одоо бол B. За 2дугаар мөчөнд давшиж байгаа учраас B-гээ бид шууд төлөвчтэйгээр бичиж. За ингээд үүсэж байгаа энэ механизм. Өөрөөр OD гэдэг мөчтэй энийг биднээс нэгдүгээр мөч. За DV-ийн хоёрдугаар мөч. За тэгээд босоо чиглэл давшиж байгаа энэ мөч бол 3 болж өргөн. Өөрөөр бидний тэмдэглэсэн одоо энэ ODVC гэсэн энэ асуудал үхий ODVC гэсэн асуудал үхий энэ механизмыг биднээс орлуулах механизм гэж. Ингэж нэрлэх. Орлуулах механизм. За орлуулах механизмыг зөв зурж үгүй юу гэдгийг бид нас шалгах аргагүй. Өөрөөр хэлбэл нэгэнт энэ хоёр механизм эквивалент механизмууд учраас хөдөлгөөний хууль нь хэвээрээ байх ёстой. Жилийн зэргийн таваас өөрчлөгдөв байх ёстой гэж ингэж үздэг. Тэгэхээр энийг шалгах нь өөрөөр хэлбэл орлуулах механизмын хувьд жилийн зэрэг бодж үз. За гэдэг мөчтэй вектор зэрэг 1, 2, 3 гэж бид хөдөлгөөнтэй машинтай бол 3. За түрүүчийн механизм дээр одоо өөрчлөгдсөн юм вектор энд биднээс O гэдэг бас хэвээрээ байгаа бидний энэ хувьд. За E гэдэг басыг биднээс соличихсан. За V-гээр биднээс 2-ыг 3-т олбсон гэж гадарсан. C нь бол хэвээрээ байна. Нэмэгдсэн юм бол D хос байна тийм ээ. D-гээр биднээс 1-ийг 2-т олбсон. 5-р ингээ асуулж. За ингээд энэ дөрөв хостой. Энэ дөрөв бас дөрвөлөө 5-р ангийн чинь B5 нь 4 гэсэн үг. За 4-р ангийн байс нэг асыг солилцсон учраас энэ тийг болох нь. За ингээд жилийн зэргийн батцсан зэрэг 3-ээс 2 B5 асхан B4 дээр орлуулад 3-ыг үржих нь 3 асхан 2-ыг үржих нь 4 асхан тэггээд 9-ээс 8-ыг хасаад 1. За ингээд энэ гарсан тоо өмнө олсон энэ бодит механизмын жилийн зэрэгтэй тэнцүү байх хэрэгтэй. Энэ өөрчлөгдөв байх хэрэгтэй байна. За бас нэг хөдөлгөөний хууль идрүү нэрсэн. Бодит механизмын үед бид нудрагыг одоо нар зөв эргүүлэхэд түлхэгчтэй шилжиж ирсэн. За одоо бид орлуулах механизмын хувьд нэг хөтлөмжтэй гэж байгаа юм чи биднээс нэгдүгээр мөч буюу OD гэдэг хөтлөх гэж авчих юм бол энэ мөчийг бид нар зөөргүүлэхэд энэ хоёр нь шатаан болоод урууга яхна. Босоо чиглэлд давших хөдөлгөөнд оруулах нь. За ингээд үзэхэд хөдөлгөөний хууль нь хэвээрээ байна гэж ингэж үзэх. За ингээд энэ сая хоёр нөхцөл биелжээвэл бидний энэ хурцлогосыг нийлэх ёсоор солисын тооцоо зөв болжээ. Орлуулах механизмаа зөв зуржээ гэж ойлгох. За ингээд болчиход. Анхаарал тавьсан баярлалаа.